UBS листээ шинэхэн өглөө эхлүүлээд үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ кофе цай нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн хүндэт зочтой та бүхэндээ танилцуулъя. За, хар хорин сумын уугуул, Монгол улсын начин, жалаа. За, Монгол улсын онц тээвэрчин Батнасан, за мөн хар хорин сумын уугуул, Монгол улсын гавьяа тээвэрчин Нурдэн. За мөн Монгол улсын онц тээвэрчин Дорд сүрнээр хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За баярлалаа. За тэгэхээр бас яг одоо энэ жил бас маш олон сумуудын ойн баярууд тохиож байгаа. Тэгээд Өмнө Говь аймгийн хар хорин сумын 70 жилийн одоо тохиож байна. Тэгээд өнөөдөр бас яг болж байгаа учраас бас энэ сайхан хүмүүсээ бас урьж бас энэ хар хорин сумын үүх түүхийг бас ярилцаж өгнө үү гэж та бүхнийг урьсан юм аа. Тэгээд юуны төрөнд бас үзэгчтэй өөрсдийг бас тавчхан танилцуулж өгөхгүй юу? Нутган болоод Арангаанд хуучин Лүн сум гэж байсан юм аа. Тэр Лүн сумын уугуулсууд байгаамаа. Тэгээ хар хориныг одоо анх байгуулад 56 онд анх байгуулад манай ээж аав маань ах дүүнэр маань хар хорин тасарч байсан. Одоо тэрний түүгээр ярих гэж одоо хөлдсөн ирж ингэж би өөрөөгөө бодож байна. За таны хувьд өөрийгөө танилцуулах. Миний хувьд миний эцэг Аранга аймгийн Лүн сумын урагшаа нийтлэл анх байгуулагдаад тухайн нийгмийн анхны гишүүнээр болж ирсэн давг гэж хүн байгаа. Тэгээд би хүүхэд залуу насаа Оноо нутагтаа өнгөрөөсөн хөө 56 онд хар хорины сангийн аж ахуй байгуулагдсан цагаас хойш 70 жил болж 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ баяртай үйл явдал тохиож байгаа энэ үед танай телевиз тэгээд телевизэд болон миний шав ур урлагч компани захирал анх туяа Алтан туяа болон нутаг орны найз нөхөд ах дүү төрөл садан хамт олондоо халуун баяр хүргэж баярын мэдлэгээ төвшүүлэхээр энэ сайхан нэвтрүүлэгт орсондоо сэтгэл сайхан таатай байна. Зээл байх уу яг бас олж байгаа учраас бас сумынхаа уугуул хүмүүстэй бас мэдлэгээ төвшүүлэх нь маш их одоо баярт үйл явдал шүү дээ тий. За та би Аранга аймгийн хуучин Лүн сум гэж байсан. Тэгээд хар хорины нутагт байгуулагдсан хар хорин чинь. Тэнд би өртөлсөн хүн байгаа. Монгол улсын гавьяа тээвэрчин Нурдэн гэдэг хүн байна. Манай аав ээж нь тэнд байсан, хар хоринд байхад байсан. Би тэнд хар хоринд 16 7 настай байхдаа ажиллаж анхлынгийн одоо трактор жил сурч байсан тэнд. Тэгээд тэр цаг ажиллажсэн улсуудад хөлдөрийн мотор адиа аяр мэдэн тэргээл сайхан том улсуудтай би ажиллаж ирсэн дэх барахад явдаг. Тэгээд одоо 63 онд жолоочлоо тэрч явчихвал тэгээд одоо нөх яамгал цагтаа магадаг дамжиж байгаа одоо өдөө хүртэл дамжсан энэ сайхан улсууд байна да. Тийм байна. За таны хувьд. За миний аав нь бол асрын жигжэд гэдэг хүн байсан. Тэгээд энэ хар хорин сангийн аж ахуй байгуулагдахад хамгийн түрүүнд энэ сангийн аж ахуй байгуулахад GS5 гэж модон кабинеттэй машиныг тэрийг аав манд бариад тэгээд энэ хар хорины одоо Баян гол Тэмээ хүсвэний амнаас 4 бят энэ 40 бятна шиг бүдүүн мод тээвэрлэл хар хорин сум дээр буулгаж байсан. Би хөөхт нь байхгүй. За тэгээд би тэгээд аав ээж за тэнд ах дүүнэр одоо энэ хар хорин сумынхаа иргэдэд бүгдээрэнд нь баяр мэндийг хүргье гэж хэлээ дөө. Би өөрөө одоо энэ хотод байдаг. Одоо тэг яг энэ хар хорин сум гэдгийг та бүхнээс бас яг одоо тэг Аранга аймгийн Лүн сум байсан. Тэндээс одоо үүсэл гаралтай гэж шүү дээ. Тэгээ хар хорин сум маань бас яг сум сангийн аж ахуй үүсгэн байгуулагдаад яг 70 жил болж байгаа. Тэгээд энэ одоо сумын яг үүсгэн байгуулсан үүсгэн байгуулсан хүмүүсийн одоо хүүхдүүд аав ээж нар бүгдээрээ яг тухайн үед одоо үүсгэн байгуулсан маш олон одоо тухайн үед хар хорин сум маань маш олон үйлчлэгээний газруудтай байсан шүү дээ. 54 онд анхлаа байгуулагдсан шүү дээ.
Тэгэхэд би жоохон хүүхэд 16 настай хожиж энэ төцийн борлуулдаг чимний марын тэр үлдэх сумын жамаа хээрмэр тэр үлдээ тэг ярьдаг байсан. Тэгээд тэндээ тэгэл ажиллаж тэр явцсан байхгүй юу. Тэгээд одоо хашаад сумаар явдаг. Манай аав ээж хашаад байсан чинь зүүн сум тараад тэр хуугаа хийцээ. Хойдол нь өгөндөр шилжээд зүүн тал нь хашаад руу хар хонд уртлынх нь баруун тал нь готон тэгээд тэр хуугаа хийцээ. Тэгээд одоо дөвчин ойдвын тэгсэн яхраг сум манайхан айлами байсан усуд байдаг байхгүй юу. Тэгээд зэв гохсолтой Хөдөлбаатар ойд гарсан байдгийн. Тэгээд дөвчин байж яана. Тэгээд Хөдөлбаатар дамжин сэнгэрт атусаад жилээс байсан хүн гардыг. Тэгээд би бас нэмэгдэх юм айд байсан. Тэр намд тэгээд гарсан байдгийг. Тэгээд тийм тэгээд өвөл нь болохоор энэ бүсэн гайхаж таймаас айл байдаг байсан. Энэ чинь туусын дан яндан гэдэг хүн утны хүн байхгүй. Ээж нь тэр өвөл байсан байл. Юу вэ? Тийм сайхосод байсан өвөлд нь нийтээ айл байдаг. 100 болохоор 3 тэрг байсан сайхан давггүй тэр айл байдаг гэдэг чинь жоохон хөөхт байсан. Тэгэл гүйж явсан. Тэгээ одоо тэгэл 84 5 хүртлээ тэгээ сайхан явж байгаа. Монголын цагдаагийн анхны газар гавь тавьчихсан байна. Тийм надад олдсон. Тухайн үеийн бас ажиллаж исэн газруудынхаа бас гоё түүхээсээ хэлцээ. Би хар орон нутагт хүүхэд ахуй наснда эцгийн оронд эцэг болсон ах тамби хүүгийн ач уйнаар хурдан сайхан хөлгийн нуруунд дээр хүүхэд насаа өнгөрөөсөн. Тэгээд миний дурсалт мөч ихээр хар орны сангийн аж ахуй анх байгуулагдахад баяр наадамд нь очиж үзэж байлаа. Тэгээд 5 жилийн ойгоор нь хурдан зэрд мөртөөгөө төрүүлж жаргалаа. Тэгээд миний хүүхэд насны хөдөлмөрийн гараагаа ихэлсэн тэр хар орон гэдэг газар бол олны дунд алтан дэвшийн хөндий гэж ингэж нэрлэгдсэн. Тэгээ Эрдэнэ зуугийн товцог дээр амьдардаг их буян заяатай, их хөдөлмөрч, их нэр хүндтэй тийм хүмүүсүүд амьдарч ирсэн төвхтэй байдаг. Тэгээ миний эцэг Гомбын дав гэдэг хүн болоод ирэхээр олон түмэнд одоо тухайн цаг үед нэр төрөө мандуулсан 40 оны улсын сайн малчтын анх дугаар зөвлөгөөнд оролцож улсын сайн малчинд цол засгийн газрын хүндэт жуух хүчээр шагнагдаж ингэж олон түмэнд танигдсан байдаг. За тэрнээс гадна миний эцэг бас хурдан сайхан хөлөг мордтой арбан баян мал сүрэгтэй бас бэлтэй бэнчинтэй нутаг орондоо танилтай талтай олон түмэнд танигдсан тийм хүн байсан байт юм аа. Тэгээ тэр эцгийн бол би эцгийн бол тийм хүн байсан гэдгээр мэддэг. Тэгээ эцсийн мэнэг хүний хорвоод ахуулсан ганцхан зураг байдаг гэсэн надад. Тэгээ энэ одоо сумар нутгийн анхны гишүүн ийм нэр төртэй хүний өр олдом юм чинь эцгийн зургийг би хайрлаж явж хагаад тэгээ би 19 онд ургийн баярын би нутагтаа хийж ах トゥ төрөл саднараа бахархаж нэг өдрийг сайхан өнгөрүүлсэн тийм төв байдаг. За тэгээд эцгийн зургийг би сая юу яасан хиймэл оюу ухаанаар ингээд сэргээлгсэн чинь ямар олон танигдсан тийм буянтай гоё хүн байдаг юм бэ гэдгээр бахархлаа. Тэгээд танаа энэ гоё нэвтрүүлэгт орохороо ер нь энэ тэнд явахад манай хүмүүс их таньдаг. Яагаад таньдгийг гэхээр миний өвөө аав Гомбтайж гэж хүн байсан байдаг. Халахын түвшээ тань ташны юм баруун гарын бичээч. Тухайн үед бас эрдэм соёлтой энэ төр засагт тухайн төр засагт бол ажил алгасан ашсан ийм тайж хүн байсан. Миний эцэг Дав гэдэг хүн бол тэр Дашны хаан хоёр охинтой л хүн байдаг. Тэгээд хоёр охины одоо нутгийн ард түмэн төв халахчууд болоод ирэхээр их баг хонгор гэж авгаалж нэр усын хилдэггүй зэрлдэг. Тэгээд миний эцэг болоод ирэхээр баг хонгор буюу
Содон Даржаа гэдэгтээ анх ханилж 3 сайхан хүү төрүүлээд 3 дахь хүүхдээ гаргахаас болоо эндсэн ийм байдаг. Тэгээд миний эцэг нэгтэй их ондоотой ах маань эцгийн оронд би түр төвчөнд өртсөн хар орон сумсан гэж анх байгуулагдаад тэгээд ах маань байгууллагатад тэнд одоо хувь аж ахуйтайгаа амьдарч байгаад Эрдэнэ зүг сэргээн засварлах үед дээд тэнгэрээс харсан үе яасан бидэнд Эрдэнэ зүгийн сэргээн боцолтонд хувь нэмрээ оролцож хүч хөдөлмөрөөр зориулах тийм сайхан алтан боломж олдож ах маань сахиул миний ээж бурхан бүтээж Янжин гаруй гэж энэ 3 булын өвчлөлтэй хүн байсан. Зээгт наамд бурхан барьсан. Тэгээ манайхны одоо хааны хөргөн болсон хүнийг 5 гэж өргөмжилдэг. Халахууд. 5 хэн гэж ах маань байлаа. Өвгөн хүү гэж. Тэр ахын буйнаар ээж маань тэр зээгт наамд бурханыг үе тэнгийн найз уутагаа бүтээж лаврын дуганд өлгсөн байхыг харж би бахархажсэн. За тэгээд тэр үед нь би бас хүүхдүүд бас цөөнтэйгээр ажиллаж байсан л да. Энэ манай жалаа начин бас ажиллаж байсан юм байлээ. Тэгээд хүүхдүүдийг болохоор сайн дураар. Тэгээд тэр үед бас бүдүүлэг том хүн 6-700 төгрөг. Хүүхдэд тал үний өгнө. Цагаан бүртгүүлээ. Тэгээд тэнд нь адилхан одоо хүүхдүүд хөнгөнөнгийн юм бодог хийн шавар зүүн ажиллагаан хийжсэн. Тэгээд тийм сайхан тэргээр би бас бахархдаг. Тэр үед нь одоо тэр аав ээжийн буян зай ивсэн юм уу? Хурдан зэрдмөртэйгээ хар хорины Эрдэнэ зуугийн хаалган дээр нэг өглөө 100-аас гараа явжсэн баахан зураг мураг барьсан аппарат барьсан улсууд намайг өгөхөдөө зураг авч Монгол улс сэтгүүл дээр нүүрэн дээр нь өнгө зурагтаар гарч өөрийгөө амиалж баярлж явлаа. Тэгээд одоо арга үеийн юуны энэ их баяр маярт нь оролцсон бас аав ээжээ дурсан тий анханд одоо хүүхэд наснаас хөрх юмны улсад хар орноос хөдөлмөрийн гараа эхлээд тэгээ Улаанбаатар хотод орж ирээд би боловсрал залуучууд үйлдвэрчнээ байгуулгын ажил хийж 2 сайхан компанид ажиллаж үзсэн. Нэг нь болоо тэрхээр Монгол жуулчин гэж компани байлаа. Энэ Монгол жуулчны анхны залуучуудын эвлийн хороонд дараагаар 7 жил гарав. Дараагаар нь цахилгаан тээвэр тарилын ус анх байгуулагдаад хүний нөөцийн одоогоор тэр үед бол боловсон хүчний дасгын дараагаар ажиллаж тэгээд тэр хамт олон нийтдээ жуулчинд нэг 700 ажилчтай 700 гаруй тарилын ус хүчин чадлаараа ажиллаж явахдаа 1200 гаруй ажиллах хэрэгтэй. Тэр сайхан хамт олон дунд тэднээс сурах юмаа сурж ер нь хүний чаддаг болгоныг чадъя сурах юмаа сурыг тэгээд тэр хамт олонтойгоо бас ажиллаж амьдарч улсад 44 жил ажилласан. Ийм л одоо ахмад байна да. Тэгээ энд би нэг 2 хүний дурс ширмээр санагдаад байна. Энэ хар орны ой хийж хар оронд шинэ хар орон хот байгуулах ерөнхийлөгчийн зарлиг гарч тэнд бүтээн байгуулалт нь эхэлсэн. За тэр газар широо бол яг миний төрсэн газар байт. Азар толгойн аршил наадмын дэнжин өрн дээр тэр гавьяатаа авахан яг одоо наадам хийжсэн дэнж дээр ингэ төрсэн. Тэргээр бас би бахархдаг. Тэгээд миний найз бурхан болцоо Батсуур гэдэг генетикийн ухааны доктор хүн судлаач Батсуур аюут боллоо. Тэгээ Батсуур доктортой би надад нэг Өмнөд Солонгос туршлага судлах гэрээ хэлцээр хийх нэг ажилд яваад буцах замдаа
доктортойгоо тэнд таарлаад нэг гоё мэдээ сонсч их баярлж ирсэн. Орхон хөгшний хөндийг би дэлхийн өвд орууллаа гэдэг. Тий. Дэлхийн өвд. Тэр хоёрын сав газрыг. Тэгэхээр энэ алтан твшийн хөндий орхон хөгшний гол дэлхийн өвд орсон гэдэг чинь дэлхийн анхаарлын төвд оруулжээ. Тэгээ өнөөдөр миний тэр өссөн төрсөн нутгийн ширгсэн гол нь нуур нь төр засаг маань төсөл хэрэгжүүлээд сэргээд мод ногоо тавиад хилтгий цагаан нуур хөгшний гол мэрэлз уурсаад манай хар орныхон бүтээн байгуулалтанд оролцоод тэгээд өөрөөх их азтай юм л гэж бодож जैन. Тэгээ Бацуур докторны дурсмаар байгаа. За тэгээд тий. Тэгээд одоо өөр нэг зүйл бол юу вэ? Халахын түвшээ цаанд дашнин гэдэг хүнийг би бас дурсмаар байгаа. Энэ яг уу манай хар оронд хөнөс үнэгийн үеийн баатруудыг хаадуудыг ингээд хөшөө дурсуул босгосон байгаа үлийн даваанд. За тэгээд сүүлийн үед яг ардын цэцгийн өмнөх жил үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний жилүүдэд тэр үед одоо Төв алхын хан байсан Насан Тагт хааны хүү Дашны хаан гэж. Дашны хааны хүү шашны нэр нь Дамдандж дорж сүрэн хорлож өгч. Тэр хүнээ тухай энэ хар хорны одоо шинэ хар хорны ядахтаа нэг хаалгууданд нь хаяг адарсны чултгана яаж яах ийм түүхэн ажил бүгдээ нутаг орондоо олон түмэнд танигдсан энэ их орны төлөө бас буянтай үсэс ийм улсууд байдгаа. Тэгээд энэ эрдэмтэн судлаачид судалж одоо удам ухсааг энэ тодруулах гэмгүй. Одоо миний дамжицраахын хүүхдүүд бүгдээр энэ нийгэм даажралтай сайн сайхан хар хорн нутагтаа зарим нь хотод сайн сайхан амьдарч байгаа. Хөдөлмөрийн Баатар дамжицраахын маань хүүхдүүд сайн сайхан амьдарч байна. Би ч ялгаагүй 4 хүүхэд маань мөн энэ нийгэмд аав ээж байгаа байнаар бүгдэрийн тун газралтай байж байна. Тэгээд энэ тэр Дашны хааны их охин Дэнсмэ ажигийн хүүхдүүд одоо Улаанбаатарт Ганбат гээд одоо хүн байж байна. Одоо бас тал гарцсан. Миний насны бид нэр одоо харваагаасаа өссөн тийм агуу төвхтэй хүн байдаг. Тэгээд тэр Дашны хааны тухайд бол нутаг орныхон уугуул нутгийн бол андахгүй ер нь хүн болгоны төв алхахын андахгүй ярина. Тэгээд удам огсаан одоо энэ үр хүүхдийн таньж мэддэг болж түүхэн дурсалд нь бас үдээхгүй бол бид хэлэхгүй бас тэр бол мэддэхгүй танигдахгүй байна. Тий. За нэг ийм юм хэлээ да. За. Аранга аймгийн юусэн ягаад тарсан гэхээр 56 онд цангийн аж ахуй байгууллагатай манай сумын нутгаар тэгээд тарсан штэ. Тэгээд одоо манай нутг ахад Лүн сум гэдэг чинь 1931 онд байгуулагдаж байсан юм байл. Тэгээд 56 онд цангийн аж ахуй байгууллага гашаадсан болгоод 4 хага хайцгаад тэгээд дахиад ингээд бидний талбарт явж байгаа юм байхгүй. Тэрсээ одоо манай таны хувьд ч гэсэндээ энэ тий одоо Эрдэнэ зөв хийдийн бас тий сэргийн засварлалтын үе та бүхэн манаас оролцож исэн ийм бас хүндтэй хүмүүс шүү дээ. Эрдэнэ зөв байгуулахад сэргийн босгож ягаад би 14-т байлаа. 14-т өгдөнд ойр зургийн мэдээгүй тэгж ийсэн. Тэгээд тэнд тэрийг оролцсоосоо хойш би яг бүхэн тухай ярих гэж бодож байна л да. Бүх манай хуучин лүн сумаас бол 18 улсын цолтой бүх гарсан байдаг. Анх одоо 56 онд анх хар орныг байгуулад наадам гэдэг улсын арслан бижидэр гэдэг арслан өвгөн арслан төрүүлээд дараа нь манайх улсын засварлын гэдэг хүмүүс зөвлөж. Тэнд одоо хар орныг анх байгуулад байж байгаад миний өөрийн төр сайх улсын нэгэн амьдарч чаддаг хүн жолоочоор ажиллаж байсан. Гэр бүлийн хүн наран гэрлэг гэдэг хүн бичээчээр ажиллаж байсан. Тэгээ 10 хэдэн цагаан гэр барьдсан. Зөөхөн анхудаа байгуулж байгаа тэгж байгуулж байсан. Би тэгэд хүүхэд бас морь унтсан.
наамаас аамаагүй гэж явж. Тэгээ яг тэр эдгээр дурсаад эдгээр энэ хар орны хаягаар явдггүй ч гэсэн хуучин өнгийн суурин дээр болгосон болохоор нь одоо нутгийн бөхчүүдийг ярьж бас ийм улсууд байдаг шүү байсан шүү гэдгийг хэлж байгаа юм аа. Хар орны зүүсэн байгуулсан нөө G5 болоод дараа нь тэр хар орны даргын жолооч гэж байсан. Дулмаа дарга гэж байсан. Дараа нь гомсон гэж дарга гэж байсан. Тэрний бас хэдэн жил хийсэн. Дулмаа дарга бол нэлээд хэдэн жил хийсэн. Тэгэл тэр ажлаас гоод өшөө энэ төлхөр бааз гэж байсан да. Тэн жолооч хийж байгаа тэгээд Улаанбаатар руу шилжээл явсан. Тэгээд би хөөхт нь ганц би чинь тэгэхээс одоо 8 бол ишүүлээ. Одоо 4 хүн үлдээл байглаа. Тэгээд хар орныхаа хөдөлмөрчд ард түмэнд эрүүлэн сайн сайхныг хүсэн өрөөё. 70 жилийн болж байгаа гэдэг чинь маш их ач холбогдол өгж байгаа тий. Та бүхний ялангуяа үүсгэн байгуулсан тий анхны одоо уугуул хүмүүс бол энэ одоо баяртаа оролцох нь ч гэсэндээ маш гоё сэтгэлтэй байгаа шүү дээ тий. Ань ямар санд энэ цааюу кофе нэвтрүүлгийг би бодсон байхгүй юу? Энэ Монгол хүн чинь нэг эдэнийга дээж сайн сүүнийга дээжийг төрийн мөнсөлд өршөөгээд өргөдөг тийм ээ. Айлаар ороход аяг цай амсуусан хүн талархдаг. Тэгээд энэ сайхан цайгаар дайлж энэ сайхан хүндтэй нэвтрүүлэгт бид нэрийг оролцуулж олон түмэнд таниулж өгсөн явдалд их талархаж байгаа төрүүч би шавьдаанч их баярлж байна. Энэ сайхан нэвтрүүлэгт орж энэ өвдөд сайн энэ сайхан эцэг их ах トゥ төрөл саднаа дурсч тэгээд одоо юм их сонио. Би одоо ханцран гэж андахгүй энэ Макемнад аяхын сонгон хайхан дургийн цагтаа миний ах их боёнтай сайхан хүн байсан. Макемнадын боловсон хүчний дараа худалдааны хэлцээний дараа одоо манай жалаагч нэ одоо нутгарны аав ээжийн юг айл хот руу тэгэл бидний ч нэ хот руу ингээл тэгэл одоо хот руу тэрж Батнаас сайхан ихэд одоо Улаанбаатар хот иргэн болоо 50 жил боллоо. Тий. Өрөөнд алгарлаа. Тэгээд ер нь эн чинь бол энэ Төв аймаг миний сайхан Улаанбаатар бид чи ерөөсөн бидний нөх орны уул хангаа ус болог яасан ч их ачтай буянтай өдөө зэрэг наслаж өчнөө олон сайхан буянтай нэртэй төртэй олон түмэнд төрсөн тэр дотор нь биш үү манай хар орон төрсөн ер нь улсуудын урсад харьцангуй сайн буян зайтай төрдөг юм шиг байна. Эрдэнэзуугийн тийм байж байгаа. Тий. Ер нь нэр хаягтай. Тэгээд энэ үстэй юу байгаа? Сайн нэрийг хүсвч олохгүй тийм ээ. Муу нэрийг хүсвч арилахгүй. Ер нь тэгээд эцэг их маань тэгж сургасан. Тэгээд эзэн хичээв заяач. Юнгаас ч их олон хүн байдаг шүү дээ. Суурч мэд тэгээд ер нь хүн ерөөсө сурцаар байгаад хормоогоос явдаг. Дандаа алдсан манай лүнг их байдаг юм л дээ. Гомбе авдан байж гэн тэвэн дээр жи ойдог төрийн хэлээс ойдог байж гэн тэгээд уран чөө модгоо байж гэн тэгээд зөндөө олон хотод байдаг шүү дээ. Тэр үндийн бас сайхан бас байдаг шүү. Удан содон юм байдаг шүү. Зөөд нэг ямар болоо дөрдөг юм а тэр хөндөгөөс тэр Эрдэнэзуугаас хаашаа Догий далаа хүртэл көчгөрсөн хөндөө тэр хөндөө тэр цоосууд бол их сайхан одоо тэгээд дэлхийн аврагууд байж байна дэлхийн мөнгө медальтай төвчин байж байна дүүн ингээ ерөнд анхаахаас нь гардаг тийм төвхтэй тийм сайхан нутгаа тэр нутгийн хүн болохоор одоо зориуд одоо энэ хар орны 70 жилийг зориулсан энэ нэвтрүүлэгт орж ард түмэнд сайн сайхан яваараа сайн сайхан наадаараа гэж хүсэж ирв. Тэгвэл бас маш олон хүмүүс одоо уугуул хүмүүс те найз нөхөд тийм маш олон хүмүүс байгаа шүү дээ. Та бүхэн манаас дэлгэцээр UBS телевизээ одоо цай юу кофе нэвтрүүлгийнхаа дэлгэцээр одоо тэр хүмүүстээ бас мэдчилгээ хүргэнэ. Тэмдэглэж байгаа те бүх одоо нийт манай эцгийн амьдралын хугацаанд
эцэг маань яг анхны хань тэр хааны охин гэсэн тийм ээ. Яг амьдралын жимаар 3 дахь хүүгээ гаргахаас болоод тааны охин баг хонгор бурхан болсон. Ээжтэй 40 оны тэр даншиг наадмын үед танилцсан юм шиг байгаа. Тэгээ ээжтэй минь хандлаад 4 сайхан хүүхэд гаргасан. Би отхон бандна. Би бол эцэг тэр сайхан хүний 5 настайгаас их үеийн мэддэг ахам. Тэгээ зарим улсууд гайхтны 5 настай үеийнхаа юм мэддэг. Тэр эцгийн буян баах. Тэгээд тэр юу хэлэхэд энэ үхээр тэгээд тэр үеэс одоо миний тэр ах Дамбихүү маань эцгийн оронд эцэг болж надад амьдрах арга ухааны их заа сургаж өгсөн. Одоо бурхан болцоо. Миний их ч орлоо гэж хөгшин байгаа. Нутагта хар орны үйлдвэр, тэжээлийн үйлдвэртэй нэгтлэнгаар онгодон жил ажилласан. Тэгээд салбарын тэргүүнээ ажилтан Алтангаа тусаадтай бас нутаг усандаа нэр хүндтэй өрөө хөвгтөрөө сайн сайхан явж байгаа. Би тэрэнд нэг баярлж явдаг. Би Дамбихүү ахыгаа хөвгтүүд бас их талархаж явдаг. Аав ээжээ нэрийг сайхан мандуулаад улс их орондоо үр бүтээлтэй сурсан мэдсэн бүхнээ зориулаа явж байгаа. Тэд нартэй одоо очихдоо би менчилгээ дэвшүүлэл очих гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо сэтгэл хөөрөөд огшоод байна. Тэгээд надтай хамт сургууль байсан, надтай хамт ажил хөдөлмөр хийжсэн тэр сайхан үеийн найзууд хамт олон өчнөө сайхан танилуд намайг хараад энэ Батнасан гэдэг чинь нэртэй хүний зөстэй хөлтөн штэ гэж бодох байх та. Гэж бодож баярлсан. За та хоёр маань ч гэсэндээ бас тий найз нөхөд бас нутагтаа байгаа хүмүүстэй бас харин сан гайчгүй. Одоо бол харин сум 70 жилийн тэмдэглэж байгаа тэр одоо бөхөөсөд баярын тэргүүц мэнчилээ. Манай хамаатангууд харин хооронд байгаа. Балган гэж байна. Борцорн гэж байна. Тэгээд бүх улсууд энд улсууд байгаа. Бид жилгүү тэнд очиж амардаг хөөс нөтөөс нэг гадар очиж амардаг тийм сайхан газар байдаг. Тэгээд бүх улсуудтай баярын тэргээ. За би бас тээврийн жолооч болсон. Тэгээд даваахан мэрэгжлийн эзэмшээл одоо энэ нэгдүгээр бааз тэгээд энэ хүнс тээврийн талхчирийн бааз модоор юу ажиллаа хийж яваад тэгээд тэтгэврт орсон доо. Одоо тэр төр сүгүүргүүд бас хар хорин тагс суусан бий байгаа. Тэд нар бидэнд бүгдээр нь нэрүүлэн сайн сайхан хүсэн өрөөё. Урт удаа наслаарай гэж. За та бас юм шиг өгнө. За хар орны байгуулсны 76 жилийн баярын төргий тэнд байгаа төрөлсөд ах トゥ нэртэй эрүүлэн сайн сайхан ирээё. За тэгэхээр мэдээж хэрэг та бүхэнтэй маань ингээд суугаад түүхээ хариул маш олон зүйл байгаа болов. Тэгээ бидний бас ярилцах цаг маань богинохон учраас яалтчгүй ингээд бас нэвтрүүлгээ өндөрлөх төгсөн байна. Тэгээ та бүхэн маань гэсэн энэ хар хорныхоо 70 жилийн ойд маш сайхан оролцоорой. Тэгээд маш олон жил бас тэ эрүүлэнх байж үр хүүхдтэй бас ад жаргалыг бирлэлээрээ гэж та бүхнээс бас хүсмээр байна. Маш их баярлалаа өнөөдөр хүрэлцээ. За их баярлалаа. Төгсгөл хэлэхэд ахан ууланд үзүүлж харуулж хуучилж ярмаар тийм юмнууд надад байгаа. Би уул нь авцарсан. Тэгэхдээ би одоо хар орныгаа наадмын маргааш гарна. Тэгээ очихоор одоо сумар нутгийн удирдлага тэгээд угуус эргээд найз нөхдүүдтэй бас мэнчилгээ дэвшүүлээд би 19 онд ургийн баяраа би яг төрсөн давн дээр хийсэн хүн байгаа. Тэгээ ургийн баяраа бичлэгийг би нэг ингээд бичлэг хийж авсан. Тэгээ тэр үед би яг нутаг угсаа ах トゥ төрөөсад надад дурсаад удмын заяа бодлорхоо гэж дууны үг бичээд тэгээ ая хийлгээд тэгээд клип болгоод тэгээ өөрийнхөө фэйсбүүк хаяг дээр тавьсан. Тэр дуугаараа бэлэг барьж очиндоо гэж бодож байгаа. Тэгээд Тарилын усныгаа хамт олон зориулж би нийтийн тээврийн хамт олон зориулж Тарилын усан бахархаж 25 жилийн огоор нь эрчим төлгий эздэг гэж бас нэг дууны үгчиж клип болгосон. Тэгээ нэг тиймэрхүү юм бас амжууллаа. Тэгээ одоо та нартай дахин
баярлалаа. Боломж олдуулаараа дахиад орё юмэр байна да. Тэгшгүй яг бас Азтай байна тий. уран бүтээлч хүмүүсээ гараа эхэлсэн газар байх штэ. Хамгийн анхал ингээд миний ажлын гараа эхэлсэн хар хорин. Яагаад вөхөр тракторын сэлдэндээ суулдаг трактор байж сурсан. Тэгээд тэнэс эхлээд бид ажлын гараа эхэлсэн штэ. Манай Хөдөлмөрийн Баатар Дамжисрын ахын найз. Манай хайд сурсан байхгүй. Манай начин манай дөрцөн хоёр бид нар нэг үе яхан. сайхан Найз. та бүхэн маань маш гоё ануухан сайхан байна. Тэгэхээр цаашдынхан бас тий амьдралд наац жаргал бүсээ өшөө илүү эрүүл байж бас сайхан амьдраасай гэж хүсэж байна. Тэгээд нийт бас хар харин сумынхаа нийт одоо уугуул болон суугуул болон бүх иргэд үзэгчтэй 70 жилийн баярын мэндийг хүргье. Одоо яг ингэ болж байгаа энэ одоо сайхан оролцоорой гэж хэлмээр. Тэгээ өнөөдрийн ярилцлаганд хүрэлцэн ирсэн хар хорин сумын уугуул та бүхэндээ маш их баярлалаа. Наадамдаа маш сайхан оролцоод ирээрэй гэж хүсмээр. За баярлалаа. Баярлалаа үзэгчтэй өнөөдрийн ярилцлагаар хар хорин сумын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан уугуул иргэдийг бас урьж ахмад хүмүүсээ урьж бас ярилцлага өрнүүлээ. Бидэнтэй хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Үргэлжлүүлэн UBS-тэйгээ хамтаагаарай.